Цаана болгоно. Тэгээд энэ удаагийнхаа бичлэгээр би өөрийнхөө хоббинийхаа дагуу хөтэлдэг бужоо дээр авсан зарим нэг шинэ хэрэгслүүдэд та нартай танилцуулт юм билүү гэж бодоод. Тэгээд ерөнхийдөө бол та нар мэдж байгаа өмнө нэг удаа бичлэг хийж байсан. Энэ акцент гэдэг дэлгүүрээс action гэдэг дэлгүүр байгаа. Тэгээд энэ action гэдэг дэлгүүрээс өмнө нэг удаа shopping haul хийгээд тэгээд тэрийг та нарт хүргэжсэн дээр бужоо сонирхдаг team төрлийн хүмүүс нэлээд тэр бичлэг маань хүрсэн юм шиг санагдсан. Тийм болохоор энэ удаа дараагийнхаа бичлэгийг хүргэх чинь тэгээд уул нь бол эднэрийг ашиглаж байгаа бичлэгээ та нарт хүргэмээр байна л та. Гэтэ эднэрийг одоо би нөгөө Монгол руу өнөөдөр ачаа явуулах гад тий авсан дээрээ ачаан дотроо хийж явуулах гэж байгаа байхгүй. Тэгээд авсан ингээс та нартай харуулаад бичлэг хийгээд үлдээч гэж бодоод тэгээд энэ бичлэг хийж байгаа шүү. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгийг бас ялгаагүй үнэтэй танилцуулаад явна. За юунаас нэхэд юм лээ амар гой юмнууд авсан. Тэгээд ихэвчлэн цааснууд авсан. Тэгээд хамгийн эхлээд орсон чинь надад шинээр юу ирсэн байсан харагдсан бэ гэхлээр shop action. Ийм хөөрхөн тамганаад ирсэн байсан. Энэ хартаа ийм хөөрхөн зурагтай. Тэгээд ийм нөгөө юутай тамга сайн харагдахгүй байх шиг үнэтэй. За би нэг нь зургаад үзүүлж байна. Тэгээд энийг нөгөө Монгол руу гэж олгож байгаа. Монголынхаа ачаанд өнөөдөр каргонд хийх гэх тэрнээсээ өмнө та нартай бас үзүүлчихье гэж бодсон байхгүй юу? Энэ хадаа нөгөө эрзэн нь тамга байдаг штэ шаблон. Тэг ингээ нөгөө тамганыхаа тосон дээр дарж байгаа дардаг. Тэгээд хэв нь болохоор энэ нь хөрхөн маад ийм байгаа. Тэгээд энээс болохоор энэ хэдэн тонны үнэтэйсэн бэ гэхлээр штэ тий 49 цент байсан. Амар хөөрхөн хямдхан тэг чанартай модон дээр. Тэгээ энэ хөөрхөн шувууг хараа. Хөөрхөн маад. Тэгээс энэ бас хөөрхөн шувуу. Надад амар хөөрхөн санагдаад. Тэгээ 3 хив байсан. Тэгээ би гуруулаг нэг авсан байгаа. Тэгээ нэг нь 49 цент үнэтэй байсан. Тэгэхээр ч харцангой хямдхан байгааз. Гэтэ Монголд яг ямар үнэтэй дээ мэдгүй л дээ иймэрхүү юмтаас нөгөө яг гоё хэлбэртэй нүд нь олдохгүй байх гэж бодоо. Тэгээд эндээс нэгэн тачаа явуулж ам чин дотор нь хийгээ явуулчих гэж бодсон. Тэгээд дараагийн маань болохоор би энэс бүр нилээ эдэг Монгол руу явуулсан байгаа. Тэгээд өмнөх ачаанууд маань бол очсон байгаа. Арай очоогүй байгаа ачаан дотор маань байгаа. Би тэг нэг Монгол явж байгаа болохоор ихэнх ачаанууд дотор маань одоо миний хэрэгэлдэг бүх юмнууд явсан. Тэгээд эхний ээлжний том ачаанууд дотор явсан. Тэгээд дахиад нэмээд хэдийг авчлаа. Тэгээд энэ амар хөөрхөн дотроо юм 28 хуудастай. Тэгээд хууд салганы юм хөөрхөн стикер тасалж авч болдог. Жишээлх юм бол одоо ийм гоё өнгийн паттерн цаасууд байгаа гэсэн. Тэгээд энэ цаасныхын чанар нь үнэхээр сайн. Тэгээд хоёр талтай одоо аль ч өнгөөр нь ашиглаж болно гэсэн. Тэгээд энэ удаагийнх нь болохоор ийм гоё хавар олж байгаа юм чинь хэрвээ хаврынхаа нөгөө 3 4 5 сарын бужоо хөтлөхөд энэ айгу гоё өнгөнүүд юм болов уу гэж бодоод сонгоод авсан. Тэгэнгүүтээ дотор нь дахиад ийм ил завтал болгож болохоор ийм юунууд байдаг. Хэсэг. Тэгээд энэ нь болохоор артай юм шугамтай. Тэгээ энэс 2 3 байна. Тэгээд айгу гоё үгтэйсэн. Тэгээд тэрний дараагаар болохоор надаас амар хөөрхөн санагддаг нэг хэсэг нь болохоор одоо эндээс хэлж байгаа. Зя энийг хараа. Магадгүй би камера өөрөөр барьж байгаа та нартаас үзүүлж болох юм те. Энд дээр болохоор ингээд хайр, check, recite, music, remember гэдэг юм хөөрхөн бэлэн хэвүүд байгаа. Тэгээ энийг ингээд ураад авчиж олно. Тэгээ ураад шууд бужоо тэмдэглэлтэн дээр хийж болно гэсэн бэлэн бэлтгэлүүд. Тэнгүүтээ ингээд доор нь дахиад tracker гэдэг байгаа. Бас энийг ингээд хаашлаад авч олно. Тэгээ тэрнийхэн доор track-ийн доор жишээлх юм бол усуух track гэдэг 7 хоногийн хүс нэгтдэг байгаа байхгүй юу. Тэгээд workout, тэгээд 10,000 алхалт, тэгээд meditation хийх, гэрээ ажил, тэгээд эрүүл хооллолт, мөнгө үрэлт гэдэг иймэрхүү юмнуудтай амар хөөрхөн бэлэн юм бужоо дээрээ бэлэн наахад зориулсан юм хэвнүүд нэлээд хэд байдаг. Тэгэнгүүтээ араас нь дахиад юм хөөрхөн стикерүүд орж ирдэг. Тэгээ энэ дээр жишээлх юм бол өнөөдөр нартай айлаа, баг зэргийн бороотой хурд тундастай айлаа гэдэг энэ тэмдэглэгээнүүд ингээд энийг ингээд нөгөө цохоод авчин хагас урагдсан байгаа. Одоо энэ нөгөө юм зүсэлттэй. Тэгээ бас юм хөөрхөн стикерүүд байгаа. Тэгээ тэрний доор нь болохоор бас юм хэрэгтэй ээж магадгүй гэсэн movies to watch, унших хэрэгтэй номнууд, гэх мэтчлийн иймэрхүү юмнууд. Тэгээд бас бэлэн стикерүүд дахиад 2 хуудас явна. Тэгээ тэрний дараа болохоор
Яг нөгөө хэлсэн шүү дээ 3 4 5 сар цохилсон гэдэг ингээд кален сарууд нь байгаа. Тэгээд ер нь бол жоохон тийм хаварлаг өнгөтэй юм шиг надад санагдаад байсан амар хөөрхөн. За тэгэнгүүт тэрний араас нь болохоор дахиад to do list гэдэг иймэрхүү юмнууд орж ин төрсөн өдрүүд гэдэг бас божоогот одоо хөтлөхөд амар хөөрхөн юм бэлэн юмнууд байгаа. Тэгээд доор нь юм гоё тагууд хийх юм бэлэн тагууд бас ингээд хагас төсөлттэй. Мөн юм хөөрхөн шугам байгаа. Хөөрхөн маань. За тэгээд тэрний дараагаар болохоор ингээд бүх хуудас нь 2 ахгүй юу хосороо. Тэгээд тэрний дараа юм хөөрхөн хавардаг бас юм гоё цэцэгний юм төсөлтүүд байгаа. Тэгээд бужуу дээр бас наахад их гоё ээж магадгүй. Тэгээд би хэрэг Монгол очиад надад цаг байх юм бол эднийг яаж ашиглаж байгаагаа бас танад үзүүлэе гэж бодоод байна. Ийм хөөрхөн сет энэ болохоор хэдэн дүү энэ жоохон хамгийн үнэтэй наяаж магадгүй энэ гэсэн юм дотроос. За жаа энэ чинь болохоор 1.95 юм байна. Үнэтэй биш юм байна. 1.95. За тэгээ яг энэтэй ээжхэн бас дахиад нэг юм амар хөөрхөн pink journal design гэдэг имийг авсан байгаа. Яг юу нэг сонирхтой ээжлхэн байгаа. Гэхдээ энэ дээр болохоор илүү охинлог байсан. Одоо түрүүнийх жоохон хаварлаг өнгөтэйсэн шүү дээ. Тэгээ энэ болохоор жоохон тийм ганган охинлог юм алтлаг юутай юм юу гэмтэй юм нэг юм marble шиг юм гой юм хээнүүдтэй бас тэгээ энэ нь илүү ягаан өнгөтэй амгаалсан юм хартаа. Тэгээд ямар нэгэн байдлаар Instagram дээр гоё зураг тавиад ширээн дээр зураг авсан ч гэсэн энэ гоё одоо нөгөө принтүүдийг доор нь тавиад ингээд нөгөө дээрээс нь нөгөө зураг авахад бас айгүй гоё өнгө нэмдэг. Тийм зорилгоор бас эдгээр хөөрхөн санагдаад тэгээд авсан байгаа. Тэгээд гоё өнгөтэй паттернууд байсан. Тэгээд иймэрхүү. За энэ артл нь болохоор юм шугам шиг тий дараа нь ашиглаж болно. Айл талаар нь ашиглаж болдог өнгөтэй байна. За тэгээд дараа нь юм хөөрхөн пинк өнгөтэй лимон байна. За тэгээд тэрний дараа яг түрүүнийхтэй ижилхэн гэхдээ арай өөр дизайнтай энэ удаагийнхаа одоо дизайнтай авцалтгүйц tracker тэнгүүтээ нөгөө түрүүний хилээд байсан дээр нь ном, кино гэх мэтлэн юм бэлэн хэвүүд байгаа. За тэгээд мөн имэйл цагтлууд байгаа. Одоо энийг ингээд төсөл ард нь үгчээд нөгөө найз нөхдөд төрсөн өдрөөр нь бас бэлгэлж болдог. Амар хөөрхөн маа эсвэл гоё төстэй жазан дотор хийж болно. Бэлэн гоё. За тэгээд тэрний араас мөн ялгаагүй юм гоё стикерүүд орж ирсэн байна. Гэтэ энэ стикер гэдэг байгаа нь наадаг стикерүүд биш шүү. Энэ нөгөө хагас төсөлттэй өөрөө цавуугаар наадаг стикер гэсэн. Тэгээд тэрний дараа болохоор яг түрүүний ижилхэн ингээд 1-2 дугаар сар төрсөн өдөр амралт 7 хоног гээл тэгээд миний одоо хамгийн төгс өдөр яаж харагддаг вэ? Миний дуртай үйлрэл юу вэ гэх мэт юм гоё хэсгүүдтэй бужоо дээр бэлэн наах юм хэрүүд байна. Тэгээд тэрний дараа мөн энэ хантай амар хөөрхөн юм бэ юм гоё bronze gold юм та нар харж байгаа гэлтгэнжаад тэгээд wish list to learn гэдэг юм амар гоё хэсгүүд бас орж ирсэн байна. За тэнгүүдээ миний дуртай рецепт гинэ тэгээд юм гоё бас цэцэгтэй гоё юм. Энэ удаагийнх нь аюу гоё юм bronze gold юм байна. Тэгэхээр аюу гоё харагдах байх чанан. Тэгээ ер нь бол миний дуртай төрлийнхээс учраас энийг бас авсан маа ингээд бас эн чинь 1.95 байхгүй. За тэгээд энэний дараа ерөнхийдөө бол эхлээд дэвтрүүдэд тусгачээд энийг яагаад авсан бэ гэхлээр энэ амар хөөрхөн байсан. Энэ хартаа надад 2 байгаа. Би 2 өнгнөөс нь авсан. Би яг юм нэг саяхаас яг тийм агаад нэг юм пастел ногоон, пастел ягаан багаад тэгэнгүүт дахиад яг тэрнтэйгээ ижилхэн хослуулж магадгүй гэж бодоод пастел ногоон, пастел ягаан юм авсан. Тэгээд энэ дээр болохоор амар гоё. Энэ болохоор надад юу санагдсан бэхлээр юм гоё. Айгуу гоё тунгалаг цаасан дээр гоё юм принттэйсэн. Тэгээд цаас нь айгуу гоё чанартай Aquafix гэсэн баггүй. Тэгээд энийг ингээд ямар нэг юм ашиглах юм бол их гоё юм байна да гэдэг энэ паттерн амар гоё. За жишээлх юм бол энэ хартаа энэ гоё пастел ногоон дээр юм тунгалаг. Энэ бүгд юм тунгалаг цааснууд хэрвээ харж байгаа бол тэг ямар нэгэн байдлаар гар урлын юм хийх юм бол их гоё юм байна гэж бодоод авсан байгаа. Тэгээд айгүй зузаан гэсэн нэг гоё чанартай байсан. За тэгээд ер нь бол ийм хөөрхөн зурагтай. Маш гоё зурагтай байгаа. Тэгээд зааж дахиад нэг гоё юм үзүүлж юм хартаа. Би нөгөө энэ копины цэцгэн амар дуртай ахгүй юу? Амар гоё агааз. Гоё агааз л гэдэг гинэ. Адаа өвс маань амар таалагдсан болохоор та нартай хуваалцсан юм байна байхгүй юу?
За ингээд ер нь бол энэ дотор ингээд дэвтэрэндээ болохоор 1 2 3 4 12 төрлийн тэгээд нэгээс нь нилээ гэдгээ 36 хуудас байгаа юм байна. Тэгээд айгүй хөөрхөн санагдсан. Тэгээд ер нь бол дотор нь байгаа хээ нь болохоор ингээд ард нь бол харагдчихэдэг ийм тунгалаг цааснууд байгаа. Ялгаагүй бас 36 ширхэг цаас байна гэсэн үг. Энд дээр бас гоё нь бас юм нөгөө тунгалаг хэрнээ бас юм гоё саар харангийн цаас байгаа юм байна. Нас гоё тансаг юм. Тэгээ гол нь амар гоё чанартай цаастай юм билээ. За ингээд энэ хоёр болохоор 169 үнэтэйсэн байна. За тэгээ тэрний дараа болохоор за энийг одоо Монголоос эндээс аваад татаж яахтай Монголд зөндөл агаартай гэж бодож магадгүй яагаад төвийн хэмжээтэй цаас. Тэгээд надаа цаасныхан зузаана нэг гоё санагдсан. Тэгээд цагаан цааснаас их гоё учраас авсан. Энэ юу вэ гэхээр дизайнд одоо хэрэгтэй бүх зүйл чинь гэсэн байгаа. Тэгээд энэ нь болохоор амар гоё юм. 3 төрлийн цаастай дэвтэр скетчлэхэд цагаан цаасны их гоё. Тийм нэг юм цав цагаан биш, жоохон шаргал цагаан. Тэнгүүтээ дараа нь болохоор юм муутан өнгөтэй цаас гоёгаад. Тэгээд тэрний дараа болохоор хар өнгийн цаас байгаа. Тэгэхээр яг үнэхээр гоё дизайн хийхэд хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд зүсэлт нь айгүй цэвэрхэн байсан. Би өөр нь цаас харахтай нөгөө зүсэлтийг нь айгүй хаардаг. Ирэмг нь мухалцсан байл айгүй муухай байдаг байхгүй. Тэгээд айгүй цэвэрхэн санагдсан. Тэгээд ураад авч болно. Яг л ийм нугастай. Тэгэхээр энэ бас их гоё юмсан. Тэгээд энэ болохоор хэдээс юм болоо. Би нөгөө өөр бас юмнуудтай давхар авсан болохоор түрүүний нөгөө том ч нь 259 юм биш үү? Би андуурчиж. Тэгээд энэ болохоор 1.95 байсан юм байна. 1 евро 95 цент. Тэгээд 2 евро 59 цент. Тэгээд 1 евро 69 цент юмтэйсэн байна. За тэгээд цаашаага дараагийнх нь болохоор ялгаагүй дахиад цаас авсан. Тэгээд би Монгол очиагүй удсан болооч тэр юм намайг байх үед иймэрхүү бичээгийн юмнууд айгүй тийм үнэтэй ч юм шиг, хитрхи үнэтэй ч юм шиг. Тэгээд эсвэл Монгол төгрөгөөр бодохоор тэгдэг ч юм уу сайн мэдэхгүй байна. Тэгээд бас яг тийм тэр алхан хүссэн сэтгэл нийцгүүц юм маань бол олддгүй байсан. Тэгээд дараагийнх нь болохоор өнгийн цаас байгаа. Гэтэ амар гоё зузаан цаас. Энэ бараг 120 грамын цаас хаа грамм нь. Айгүй гоё цаас байсан. Энэний үн болохоор биш штэ. 1.95 тэгэхээр чинь нэг 4-5 мянган төгрөгийн үнэтэй юм уу Монгол мөнгөөр. Тэгээд энэ болохоор айгүй хөөрхөн цаас. Тэгээд гол нь нэг өнгөнөөс нэг л байгаа. Тэгэнгүүтээ хэдэн өнгөтэй юм бэ? 24 өнгөтэй. 24-ийг харьцсан 34 см хэмжээтэй юм цаас байгаа байхгүй юу? А4-өөс жоохон том. Тэгээд гол нь ингээд цаасных нь өнгө нь амар гоё. Маш гоё будагтай. Тэгээд энэ нэлээд зузаан цаас авахгүй 120 юм шиг 120 грамын цаас юм шиг байна. Тэгээд маш гоё өнгөнүүд байсан. Тэгээ өнгөнүүд нь надад маш их таалагдаад. Тэгээд энэ улаан айгуу гоё тансаг улаан байгаа байхгүй. Тэгээд авсан байгаа 1.95 харамсахгүй. Тэгээд маш гоё бас зүсэлттэй. Тэгээд энийг айтаахан Монгол руу авч явахыг хичээнэ. За тэгээд энийг болохоор бас өөр юм ашиглаж магадгүй юм би юм та нарт энд зургийг оруулж ийм юм хийхийг бас амар хүсдэг. Тэгээ тэрэндээ ийм гоё өнгийн цаас байвал бас гоё юм байна да гэж бодчихсон. Тэгээд харин ашгүй айгүй гоё зузаан цаас олсон болохоор дурлаад авсан байгаа. За тэрний дараагаар болохоор маркер орж ирсэн. Гэхдээ би энэ хэр сайн маркерыг мэдэхгүй байна. Тэгээд яг хуу нэг амар 1 евроны үнэтэй. Тэгээд нэг амар бас яг ийм маркераар бичээд байгаа хаяа нэг үг оруулахад зүгээр юм байна да гэж бодоод авцсан. Энэ летерингийн маркер тэнгүүтээ 2 хушуутай. Тэгээ нэг хушуу нь болохоор та нарын энэ харж байгаа шлийн бондгор хушуутай учраас ингээд тийм цэгэн тэмдэглэл хийхэд тохиромжтой. Тэгээ нөгөө тал нь болохоор ийм brush pen-ний хушуутай учраас энэгээр ингээд нөгөө таталт хийхэд олоо тохиромжтой. Одоо та нарын энэ харж байгаа шлийн бондгор тийм таталт хийхэд тохиромжтой twin marker байв. Тэгээ энэ маань болохоор 1 евроны үнэтэйсэн. Тэгээд ямар ч байсан бас ялгаагүй юм гоё хавар олж байгаа болохоор надад дандаа л бор харангийн тийм бор шаргал ер нь намарлаг өнгийн юмнууд байд юм билээ. Тэгээд энэ удаа жоохон хаварлаг өнгөний юмнууд авъя гэж бодсон учраас юм гоё пастел өнгөтэй юмнууд авсан байгаа. Гэтэ энэ бол би пастел өнгөнийг хэрэгэлдэггүй л дээ. Гэхдээ л гоё санагдаад байдаг болохоор авчихлаа. За тэгээд тэрний дараагийн юм болохоор
Амар гоё стамп авсан. 40 цент юм те. Тадаа. Нэг нь 40 цент. Тэгээд надад айгүй хөөрхөн санагдсан юм болохоор айгүй хэрэгтэй юмнууд байсан. Дотор наага энэ нөгөө дизайн нь. Тэгээд ерөнхийдөө бол ингээд арт нь болохоор яг түрүүний үзүүлсэн энэ шиг ийм гүми гадаргуутай. Тэгээ гүми дээр ингээ хэвлэлсэн. Тэгээ ялгаагүй яг ийм жижигэн стампуудаа яг нөгөө bullet journal дээр би ихэвчлэн нөгөө боор хар өнгийн тийм нэг жоохон vintage стил тал руугаа хийдэг. Тэгээ нөгөө цаас давхарлаж хийх дуртай. Та нар мэдж байгаа хэрэг манай Instagram-ыг дагдаг болол тэгээд тэрэн дээр маань нөгөө юм гоё тамгонууд байл амар гоё идэг. Айгуу гоё чимэг болдог. Би нөгөө гэрэл цал юмд илүү тийм дуртай гэхээсээ илүү даруухан юмд дуртай. Тэгэхээр ер нь бол гой тамгатай байл их гоё. Тэгээд энэ ингээд юм хөөсөн юм бэлээ. Та нар ингээ харж байгаа бол энэ хартаа төхөөсөн бааз. Тэгэнгүүтээ дотор нь болохоор айгүй гоё. Одоо жишээлх юм бол энэ болохоор нэг тийм баяр яслын шин чанартай гэх юм уу? Яа юм гоё календар тэгээд нэг юм шаармаар, торт моор нэг юм баярын уур амьсгалтай байсан. Тэгэнгүүтээ дараагийнх нь болохоор илүү жоохон энгийн гэх юм уу? Зүгээр төдөө кал 7 хоногийн өдрүүттэй тэгээд гоё зүрх мөрөх шувуу үүлтэй тэгээд гоё хундаг мундаг байсан учраас энэ бас хөөрхөн санагдаад авсан байгаа. Тэгээд 40 цент учраас. Тэгээд тэрний дараагийнх нь болохоор энэ бүр айгүй хөөрхөн байсан. Энэ болохоор надад юу таалагдсан бэ гэхээр нэг тийм яагаад чи хурим шиг санагдаад. Тэгээд би нэг тийм гоё өөрийнхөө мөрөөдлийн хурмын талаар нэг хий гэж бодоод бүр аль дээр шаш бодоод байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр маань хэрэг болж магадгүй мэн да гэж бодоод энийг авцсан. Тэгээд надад бас яг энийг авах болсон шалтгаан нь болохоор энэ нөгөө мөрөвчтэй өмд би тэгээ мөрөвчтэй өмд өмсөх амар дуртай байхгүй юу. Тэгээд энэ мөрөвчтэй өмд надад амар хөөрхөн санагдаад тэгээ авсан байгаа. Тэгээ түүнээс гадна юм гоё тансаг юм шууны торох тэгээд юм нэг хормын нөгөө үед хэрэгэлдэг юм нөгөө юу шиг санагдаад айдэлээ арк шиг тэгээд энэ доор моор юм хөөрхөн зүйлүүдээс учраас энэ яг гоё надад таарах юм байна да гэж бодсооч энийг авсан байгаа. За тэгээд ер нь бол ингээд 40 гэхэл чинь 1 евро 20 центээр авсан гэсэн үг аахгүй. Тэгээд энэ чинь дотроо нэг нь одоо хэдэн шиг энэ дээр бичсэн чинь энэ болохоор 81 хэв байгаа юм байна. Энэ болохоор 58 хэв байгаа юм байна. Тэгэхээр бол амар хэв гэсэн үг. Тэгээд ер нь бол яаж ишлэн гэсэн үг шүү дээ. Love it. За тэгээд тэрний дараагийнх нь хамгийн сүүлийн маань зүйл болохоор ерөнхийдөө бол scrapbook дээр нөгөө ингэ mixed art гэж байдаг шүү дээ. Ямар нэг юмар хийхээр одоо нөгөө хольж хийх бол зүгээр санагдаад байдаг. Тэгээд надад болохоор юм металл юмнууд ер нь их гоё санагдаад байдаг. Тэгээд яг донжин болоод байрлуулчих юм бол nice гэж боддог учраас бас юм нааж болох үз металлууд авсан байгаа. Тэгээд өөр зөндөө олон хий байсан л да. Тэгтээ тэд нарын жоохон онцгүй байсан хийцэн. Тэгээд яг энэ болохоор харьцангуй гоё байсан. Тэгээд надад ялангуяа энэ өд нь айгүй хөөрхөн санагдсан байгаа. Тэгээд энэ болохоор өөрөө 99 центийн үнэтэй. Тэгээд яг байж хад зүгээр. Тэгээд та нар хэрвээ миний нөхөртөө бэлгэлсэн шинэ жилийн бэлэг гэдэг тэрийг үзсэн бол би тэрэн дээр бас ингээд ийм металлаар нэг гоё арам хийгээд чансыг ч өгсөн бэлгэн дээр ч гэсэн ингээд булан ил загтлынхаа булан ингээд металл арамаар чимжилсэн байгаа. Тэгэхээр ер нь бол ийм гоё металл юмнуудад амар дуртай. Тэгээд 8 шиг юм байлаа. Тэгээд 99 цент. Бас дайгуун таагааз. Тэгээд ийм их юмнууд аваад хажуугаар нас багахан гэр авах юмнууд авсан. Тэгээд тэд нар ч гэсэн аюу боломжтой байсан. Тэгээд одоо хажаагаа баялгаж байгаа учраас ингээд нуршилгүй тасхыг. Тэгээд иймэрхүү бичлэгнүүд завтаагаа дээр оруулж байна. Тэгээд та нарт маань таалагдсан байх гэж бодож байна. Тэгээд ялангуяа бужаа сонирхдаг охтуудад маань аяасан бахаа. Тэгээд авахыг амар хүссэн байх. Даанч тэгээд нөгөө түрүүчийн бичлэгэн дээр амар их асуусан байсан. Энэ Монголоос юм уу? Монголд идэм үү гэдэг. Тэгээд харамсалтай нь Монголд байдгүй. Тэгээд эндээс л авсан. Тэгээд тийм байна. Тэгээд дараа эднэрийн гоё ашиглаж байгаа бичлэг оруулнаа. Гэтэ хизээ гэдэг мэдхгүй. Тэгээд бичлэгтээ хамтайсан баярлалаа. Баяртай.